Баянгар төвчөлт үйлчилгээ орон нутгийн өмчит төсөв үйлдвэрийн газрын залуучуудын зөвлөл Баянгар аймгийн залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс зохион байгуулж байгаа нэг хамт олон нэг сайн дурын ажил аянд нэгдэж ээлжилт хурлаа хийгээд санал сонирхолцсны үр дүнд хөрөлн орчноос сайжруулах нийтэд оч тустай нөлөөлөл ажил арга хэмжээг зохион байгуулъя гэж санал нэгдсэний үндсэн дээр галууд сумын 2 малчин айл өрхийг өөрсдийн биеэр очиж туслая. Байгальдуудаас өргөөр нөлөөлж байгаа хог хаягдлыг нь мөн түүж цэвэрлэе. Мөн одоо ахмад ажилчдаа төлийн нурсаг нь бэлтгэж өгье гэсэн эдгээр саналууд гараад 2025 оны 3 сарын 29-ны өдөр зөвлөлийн залуучуудаа нэгдээд өглөөний 5 цагт байгууллагын гаднаас галууд сумыг зорин хөдөлсөн. Галууд суманд өглөө 8 цагт очиж сумын тамийн газрын дарга Алтан туяатай бид уулзаж туслах малчин айлуудаа заалган замаа цааш үргэлжлүүлсэн юм а. Өнөх тугийн амбул цөвтэй малчныг сонгон бага 2 хэсэг хуваагаад залуучууд маань тэдгээр айлуудад бас хэрэгтэй зүйлээр нь тусалж дэмжихээр ингээ хөдөлсөн байгаа. Малчид бол хаврын уран цагтаа учран залгууж мал төлөх их ажилтай амрах завгүй эдгээр өдрүүдэд хүн хүч дэм тус малчдад бол маш хэрэгтэй байдаг. Энэ цагт малчин айл туслах нь бидний хамгийн том одоо зарсан ажлын маань нэг байсан. За тэгээ зөвлөлийн гишүүд бол хэсэг залуучууд нь өнөх 3 дугаарыг малчин бурмаагт тусалсан байгаа. Тэгээ малын хашаа хороо эвдэрсэн байсныг нь янзлаад за малын хашааны бууз хороог мөн одоо зөөж цэвэрлсэн. Тэгэхээр яг эд мал төлөлж байгаа энэ цаг үед бол суваа төлөлж малаа хэдэн хэсэгт хариулж байгаа айлдаа тусалж одоо мал эргүүлэх ших хургааг нь тавьж өгөх зэрэг ажлуудад нь мөн одоо тусалсан. За гэрийн эзэгтэд мөн туслаад гэр орон цэвэрлэх ажил болон ойр зургийн хийх ажлуудад нь бас тусалж мөн одоо цувын шүлтэй хоолны гурилыг бас зуурч бэлтгэж одоо хэдэн хоногийн хоолны гурилыг нь бас бэлдэж өгсөн. Эд ажилтай хүмүүсийн хувьд бол бас хоолных нь гурилыг бас бэлтгээд өгнө гэдэг ажлыг нь хөнгөвчилж байна гэж бодсон байгаа. За галууд сумын үлзэт хошууд гэх газар нутгалдаг малчин өрх самдан бэлгэнд бол нөгөө хэсэг маань очсон байгаа. Тэгэхээр малын хашааг нь бид нэр янзуулж, цэгцэлж, за мөн чулуугаар давхарлах юм ажлуудыг хийсэн. За тэгээ үүдэн хэсгийн том чулуунуудтай газруудыг бол манай залуучууд бүгдээрээ төвж цэвэрлээд холдуулсан байгаа. За гэрийн эзэн бол яг ийм ажлууд хийлгийа гэсэн санал хүсэлтийн дагуу эдгээр ажлуудыг хийсэн. Яг залуучдын зөвлөлийн гишүүд маань гарахаас өмнө ших хурганы нэмнийг бол оёо гэсэн ийм санал гарсан байгаа. Тэгэхээр өөртөө гараар бэлдэж байсан ших хургааныхаа нэмнийг малчтын хотгонд хүргэж ших хургийг нь бас нэмнэж тусалсан. За зөвлөлийн залуучууд бол 2025 оноос эхлэн сар бүр хуримтлал үүсгээд ингээд зохион байгуулах ажил арга хэмжээтэй зарцуулан амжилтад эхэлсэн байна. Тэгэхээр энэ хүрээнд хуримтлалаас малчтад хүнсний бүтээгдэхүүн хэвэг одоо нэмний өг төлөөний мод бэлтгэж өгөх зэргээр бол энэ тусламжуудыг хүргэсэн. За тусламжид маань бас нэлээд олон зүйл багтсан байгаа. Тэр болгоныг бас энд дурдсангүй сэтгэл зүтгэл гаргаад одоо эмэгтэйчүүд маань бас нэмнээ уяах дээр бас нэлээд ач холбогдол өгсөн эрэгтэйчүүд маань мод түшээ бас бэлтгэсэн гэх мэтчлэн бид нар бүх одоо хийж чадах зүйлээд ажилласан байгаа. За эдгээр хоёр айлуудад туслахад малчтын сэтгэл үнэхээр сайхан байсан. Ялангуяа одоо амбул цөөдөө байгаа ийм өрхүүдийн хувьд бол эд ажлын үеэр хүмүүс очиж туслах нь маш их хэрэгтэй байсан. Сэтгэлийн дэм гэдэг бол үнэхээр хүнд ч хаанч хэрэгтэй байдаг гэдгийг би түүгээр холж харсан. Гэтэ бидний одоо зорилго бол хүнд ч хаанч тусалж болох байсан. Эдгээр ч гэсэн малчны хотонд очиж яг малчтанд нь туслая гэсэн энэ зорилго маань биелсэнд маш баяртай байгаа. Тэгэхээр аймгийн төвөөс галууд сумыг зороход бол 90 км цаашаага 40 км гэдээ бас баггүй замыг бид туулаад энэ айлд очсон. За замд бол маш их одоо саад бэрхшээлүүдтэй тулгарсан тухайлбал одоо хангай нутаг учраас цас урсан байсан машинууд маань цасанд суусан гих мэтчлэн за хэцүү юм шиг болооч аз жаргалтай бүтээлч бид нар маш гоё хөгжилтэй яваад ирсэн болохоор энэ зүйл маань бидний хувьд бэрхшээл байгаагүй. За нийгэм тулгамдж буй асуудлуудын нэг болох хог хаягдал үүнийг цэвэрлэж одоо 5 дахь орчин бүрдүүлэхэд үргэлж уриалдаг хамт олон бол харахгүй манай хамт олон. Тэгэхээр ард иргэдийн буруутай зохисгүй үйлдэл болж байгаль орчин бохирдож байдаг. Тэгээ хог хаягдлыг хаасаагүй хаж бохирдуулж байгаа учраас бид зам дагах хог хаягдлаа ч гэсэн автомашинтай ачаад ингээд явсан. Хоёр айлдаа сэтгэлийн маш том тийм урам зориг багахан боломжтой тусламжийг үзүүлээд ирсэндээ бид маш баяртай байдаг. За үүгээрээ дамжуулаад бид малчтад туслах энэ сайхан аяныг маань өөр бусад залуучууд ч гэсэн үргэлжлүүлэн бас хийгээсэй гэж маш их уриалмаар байна. Малчин биднэрт бас мэдээлэл төвийн мэдээллийг дамжуулаад дээрэс нь тусалж өвчнөө ажлыг амжууллаа. Тэгээд эрчнээ одоо 15 хоногийн хоол бэлдэж өглөө. Хоёр залуу болохоор гадаа бас хүнд хүчний ажлыг нугаллаа. Бас тусламжийн хөөрхөн сэтгэл шингээсэн хүнсний бүтээгдэхүүн тавьчих өглөө. Тэгээд их чинь үнэхээр баярлж байна. Тийм тэгээд танаа ажлын хамт олон бүгдээрэнд нь амжилт хүсье. За ирээд бас бид төлөө нөрсний шаардлагатай айл өрхүүдэд
удаан тэр дундаа ахмад наснуудад одоо өөрсдийн байгууллагынхаа ажилчдад ч гэсэн аргт нь нөөц боломжоогоо ашиглаж одоо мод цэвэрлэж тайрч байгаа энэ өдрүүдэд бид нар машин тэргээрээ хүн хүчээ даачлаад өвлийн төлшийг нь бас одоо бэлтгэж ирэх намар галдаа хийхэд нь бэлтгэж төлшөө бэлтгэж өгсөн. Энэ ажлуудад бид нар техникээ бас хөдөлгсөн. Энэ бол том машинаараа болон портер машин гэдэг одоо 2 машинаар бид айлуудтай мод түлээд зөөж өгсөн байгаа. Нийгэмдээ сайн сайхныг түгээж гэрэл цацруулж байгаа залуусаараа бид үргэлж бахархаж байдгаа. Баянгар тогтчлт үйлчлэг орон нутгийн өмчөд төсөв үйлдвэрийн газрын залуучуудын зөвлөлийн хийсэн ажлаас залуучууд та бүхнийг бас урайлаад нэн шаардлагатай тусламж хэрэгтэй тэтгэр хүмүүс та бүхэн маань бас хүрээрээ гэж та бүхнийгаа уриалж байна.